Ажлаар энэ 11-ийн 2 дээр асуулт асуух гэж өнгөрөөчжээ. Энэ нутгийн өөрөө удирдах байгууллага засаг даргын ажлыг төвнөх шалгуур үзүүлэлтийг сая хасчих шиг боллоо л доо. Гэтэ энэ юу нь яг байх нь бас зөв байсан юм шүү. Энийг яагаад ажлын хэсгээс хасах санал оруулж ирээд хасчих вэ? Тодорхой хэмжээнд бас нэг юм захиргааны зохион байгуулалтын арга хэмжээнүүдээс аваад явж явах нь бас зөв баха. Тий. За ажлын хэсэг 5 номер хариулъя. Яг таны саяны гамуул гишүүний асуултанд хариулъя. Таны саяны асуусан дагуу бид нар бас энэ томьёолыг оруулж ирсэн. Гэхдээ яг хуулийн нөгөө ажлын хэсгээр ингээ ярьж байгаа хавц дээр энэ маань одоо бас бусад хуулиудтай бас утга санааны хувьд давхцаад байна гэдэг байдлаар ингэж гарч ирсэн тул одоо энийг заавал ингэж давхардуулан тусах шаардлагагүй гэдэг байдлаар ингээ хассан байж байгаа. За ажлын хэсгийн ахлагч Баясгалан гишүүн нэмж хариулъя. За энэ дээр гишүүний асуултанд хариулъя. Үндсэн хууль болон Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зааснаар эдгээр албан тушаалтан байгууллага нь ялгаатай чиг үүргийг хэрэгжүүлдэг тул дээрх байгууллага албан тушаалтныг чиг үүргийг тусад нь зохицуулах нь буруу гэж үзээд тэгээд тассан байна. Тодруулах юм уу? За гамуул гишүүн тодруулъя. Яг нутгийн өөрөө удирдах одоо байгууллагууд засаг даргын бас одоо яг чиг үүрэг дээр одоо тэгвэл өөр ямар байдлаар хэдүүлээ оруулж ажиллах вэ? Бас энэ тодорхой донорыг одоо бас дэмжих чиглэлийн төсвийн нөөц бүрдүүлэх чиглэл дээр төрийн захиргааны байгууллагын удирдлагууд бас санаачлагтай ажиллах ёстой л доо. Тэгэхээр энийг яг уул нь яг нэг бурууг л одоо заалт байх шиг байна. Тэгээд энийг хасчихаар энэ чиг үүргийг ер нь яаж тооцох юм гэж бодсон мөлий. За ажлын хэсэг 5 номер хариулъя. Гамуул гишүүний асуулт нэмэлтээр хариулъя. Энэ дээр яг ер нь жил болгон эрүүл мэндийн сайд аймгийн засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа. Энэ гэрээн дээр тодорхой заалт тулгойд ингээд оруулаад явчих боломжтой гэдэг байдлаар бид бас томьёолж харж байгаа. За Сарамжлан гишүүн асуу.